2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний гишгшээ багууд тус бүрийн улсыг төлөөлөх 26 тоглогчийн нэрсийг албан ёсоор мэдүүлээд байна. Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик улсад зохион байгуулагдах бөгөөд нийтдээ 48 орон оролцож байгаагаараа хамгийн өргөн хүрээг хамарсан тэмцээн болж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн дэлхийн аваргаар Европ болон Америк тивийн хоорондох уламжлалт өрсөлдөөн эргээ ирэх магадлал өндөр. Тухайлбал хуучин төв буюу Европоос энэ удаа хамгийн олон буюу 16 шигшээ баг орцох хэрэг авсан бол хойд болон Өмнөд Америк твээс зохион байгуулагчдыг оролцуулаад нийт 12 баг хөлбөмбөгийн ногоон талбайд гарна. Дэлхийн аваргын бараг 100 жилийн түүхэнд аваргын алтан цомыг нэг бол Европын эсвэл Америк твийн багууд л өргөж байсан. Өнөөдрийн байдлаар Европын орнууд 12 удаа, харин Өмнөд Америкчууд 10 удаа дэлхийн аварга болсон. Тиймээс Америк твийн хөрсөн дээр болж буй энэ удаагийн тэмцээнд Америкчууд цомын харьцааг ойртуулах уу эсвэл Европын ноёрхол улам батчих уу гэдэг том хүлээлт болоод байна. Оролцогч орнуудын хөлбөмбөгийн холбоо төс бүрийн мэдүүлсэн 26 тоглогчдын нэрсийг харахад зарим сонирхолтой дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал сүүлийн 20 жил хөлбөмбөгийн спортод амьд домог болтол гэлдсэн Аргентины Лионел Месси, Португалийн Кристиано Роналдо нарын хувьд энэ удаагийн дэлхийн аварга хамгийн эцсийнх байх магадaltaй. Энэ жил 39 настай Лионел Месси дэлхийн аваргын цэцлийн төлөө хамгаалахаар Аргентины шигшээг ахлан гарах бол 41 настай Криштиано Роналдо Португалийн шигшээг тус улсын анхны дэлхийн аваргын цомын төлөө ахлан оролцсноо. Мөн Хорватын 40 настай Лука Модрич, Бельгийн Кевин Де Брюйн зэрэг одод тусын шигшээ багийн бүрэлдэхүүнд оржээ. Харин тэдний эсрэг Английн Жуд Беллингем, Испаний Ламин Ямал, Германы Жамал Мусиала зэрэг ердөө 20 гарч яваа цоошин 90 үеийнхэн хөлбөмбөгийн дэлхийн тайзнаа хүч сорих болно. Ямар ч тач энэ удаагийн дэлхийн аварга нь хөлбөмбөгийн нэгэн 90 үе хаагдаж дараагийн шин түүх эхлэх мөч байх болно гэж хөлбөмбөгийн олон орхотнууд үзэж байна. НТВ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Студид олон улсын харилцааны шинжээч Асгаар ажиллалаа.